Жил бүрийн 11-р сарын 2 дахь 7 хоногийг дэлхийн чанарын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд өөрөөр сэтг өрөөнд ор төвийн бүсийн чанарын зөвлөгөө хэлэлцүүлгийг Дархан уул аймагт зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр хиймэл оюун ухааны ашиглалтаар дамжуулан бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх талаарх хэлэлцүүлэг, бүтээмж ба чанар, эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулж байна. Арга хэмжээнд төвийн бүсийн төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын 130 гаруй ажилтан албан хаагчид оролцож байна. За Монгол улсын хэмжээнд бол 2015 оноос стандарт хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа аж ахуйн танхим хамтраад хэрэглэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь иргэд аж ахуйн нэгжид стандартын чанар шаардлага хангасан гэдгийг бас таниулах, тухайн иргэн аж ахуйн нэгж үйлдвэрлэж байгаа үйл ажиллагаа нь дэлхийн жишээлд хүрэж байгааг таниулах үйл ажиллагааг бид бүхэн зохион байгуулж эхэлсэн. За бид бүхэн бас стандарт хэмжил зүйн газар маань бүсчилсэн хөгжлийнхээ үзэл баримталтаа уялдуулаад Төв аймгийн бүсийнхнийгаа бас Төв аймаг Дархан Сэлэн аймгийнхнаагаа бид бүхэн цуглуулад улсын хэмжээний бүсчилж шинэ байдлаар шинэлэг байдлаар дэлхийн энэ жилийн чанарын өдрөө өрөөрөл өөрөөр сэтгэе барьдаг. Энэ хүрээнд бид бүхэн өөрөөр сэтгээд төвийн бүсийн чуулгана зөвлөх уулзалтаа зохион байгуулж байгаа. Энэ нь ямар үр дүнтэй гах вэ гэвэл бид бүхэн улсын хэмжээнд ярьж л байдаг. Яг газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа хөдөө орон нутагт байгаа энэ аж ахуйн нэгжүүд маань нэгдүгээр бие биентэйгээ танилцах, ямар бизнесийн боломжууд байгаагүй нэгдүгээр судлах, хоёрдугаарт өөрөөсдийн бүтээгдэхүүн давуу болон чанартай талуудыг мэдэж авах. Дээр нь бас өөрөөсдийн туршлагаас хуваалцах. Ингэснээр бид бүхэн илүү хамтарч цаашдын бизнесээ өргөжүүлэхэд боломжуудыг нээж өгж байгаа. Энэ ч утгаараа энэ шинэлэг байдлыг өөрөөр сэтгэж байгаа байдлаар нь бий болгож байгаа гэж хэлж болохоор байна. Арга хэмжээний үеэр бүтээгдэхүүн үйлчилгээний стандартын болон эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлт шаардлагыг тогтвортой хангах үүсэд өндөр хувь нэмрээ оруулан манлайлан ажиллаж буй хамт олныг шалгарууллаа. Хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Тэс оргил хариуцлагатай хувьцаат компани, Үлэмж зүгийн бал бэлгийн багц, аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Хатан ивэл хайрхан хариуцлагатай хувьцаат компани, Хүннүү мөр брендийн ажлын гутал, аймгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр Дархны төмөрлөгийн үйлдвэр хариуцлагатай хувьцаат компани, Иржигэр ган төвийн буюу Арматур, харин чанарыг эрхэмлэгч хамт олноор Улаанбаатар гурил хариуцлагатай хувьцаат компани тус шалгарч шагналаа гарт авлаа. За Сэлэн аймгаас нийтдээ 8 байгууллагын 23 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл мөн стандарт хэмжил зүйн хэлтсийн албан хаагчтай бүрэн бүрэлдэхүүнээр ирж энэ төвийн бүсийн чанарын зөвлөгөөнд оролцож байна. За ер нь бол манай стандарт хэмжил зүйн газрын та бүхэн мэднэ чанар бидний зорилт гэсэн зорилттой. Тэр утгаараа энэ чанарын зөвлөгөөн гэдэг бол нийт аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагууд маань яг стандартыг жишээлбэл чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа байгууллагуудыг энэ зөвлөгөөнд төлхөө оролцохыг эрмэлзсэн. Тэр ч утгаараа энэ байгууллагууд маань ирж энд оролцож байна. Тэгээд энэ чанарын зөвлөгөөнөөс гарах энэ хэмэл оюун ухааны чиглэлээр мөн бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний чанартай холбоотой сэдвтэй яриа хэлцээрүүдийг хийж байгаа учраас энэ зөвлөгөө маань үр дүн маш чанартай, иргэд маань мэдээлэл авсан сайхан зөвлөгөө болох байхаа гэж үзэж байна. За манай төмөрлөгийн өдөр Монгол улсын анхны гангийн өдөр 1993 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Өдөр нь үнэхээр өөрийн хүчин чадал нь бол жилийн 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай өдөр байгаа. За 93 оноос өдөө хөтөл 32 жил арматур үйлдвэрлэж байна. Энэ арматур маань Монгол улсын стандарт M-3112 болон GS 2002-с Японы стандарттай суурьсан Монгол улсын стандартыг баримталдаг юм аа. Энэ хувь хөтөлбөр Япон улс маань өөрөө газар хөдлөлтөд өндөр бүстэй очдог стандарт нэлээд өндөр шаардлага тавьдаг улсын стандартыг манай үйлдвэр бүтээдэг хангаж ажилладаг учраас Монголын аль ч барилгын салбарт одоо хүртэл өргөн хэрэглэгдэж байгаа хэрэгжтэй найдвартай түнш болж байгаа юм аа. Нэгүр онцлог байгаа юм аа. Бид нар зүгийн аж ахуйд бол 2012 оноос өрхийн аж ахуй эрхэлж анх орсон. Тэгээд 17 оноос бол ингэж аж ахуйн хэлбэр рүү шилжсэн. За 23 оноос бид нар органик үйлдвэрлэл рүү ерөнхийдөө шилжиж явж байгаа. Өнгөрсөн онд бол бид нар органик шилжилтийнхаа баталгаажлалтыг авсан. Энэ жил мөн 2 дахь ялтаа хэлгэсэн. Одоо аж ахуйн яамнаас баталгаажуулалт хийгээд ирэхээр бүрэн ногоон тэмдэгтэй бүрэн баталгаажсан зүгийн болох. Ерөнхийдөө зүгийн баллаа бол эрүүл чанартай энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж хүмүүс хэрэглэдэг учраас энэ рүү чиглэсэн хамгийн зөв сонголт байхаар үйлдвэрлэлийг эрхлэхийг хичээгээ явж байна. Манайх бол өмнө нь савлгааны өрөө маань бол хан маань буудагтай. За ямар ч гэсэн нэг тусгаарсан хэмжээнд савлдаг байсан. Өнгөрсөн хонд бид нар шинжилэлт хийгээд хүнсний үйлдвэрийн стандартын дагуу бүрэн орох гарах урсгал нь зөв ханаа бэлтаатай гिचлэнтэй яг хүнсний үйлдвэрийн дагуу ингэж үйлдвэрлэлээ эрхэлж байгаа. Савлгааны хагас автомат болон
одоо ширхгийн жижиг савлгааны тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа минь явдаг. Зөвлөгөөний хувьд ер нь одоо аж ахуй нэгж та бүхний хувьд ямар үр дүнтэй ач холбогдолтой зөвлөгөө хийж байна гэж харж байна. За чанарын өдөрт зориулсан зөвлөгөө учраас мэдээж чанар бол бүх зүйлийн нэгдүгээрт хүний эрүүл аюулгүй байх одоо хамгийн гол үндэс гэж үзэж байгаа. Тийм болохоор энэ бол одоо чухал байна л гэж үзэж байна да. Арга хэмжээг Дархуул аймгийн стандарт хэмжил зүйн хэлтээс шинжлэх ухаан технологи их сургуулийн, Дархуул аймаг дахь салбар сургуулийн инженерчлэлийн тэнхим, Дархуул аймгийн цахим шилжилт үйлчилгээний хэлтс хамтран зохион байгуулж байна.